цаараг домбонууд мөнгөний имэйл гэдэг ер нь энэ байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг л хийж байгаа. Тэгээд дизайнууд бас төрлөөр гаргадаг. Цагаан зис, улаан зис, гуйл аягнууд гэдэг тэгээ бүх төрлөөрөө гаргадаг. Манайх төв мөнгөн завгийн зүүн талд нь толго гоёл гэдэг баруун талд нь болохоор мөнгөний имэйл гэдэг дэлгүүр байгаа. Имэйл хэрэглэсэл нь бол баруун талдаа яг тавг нь болохоор толго гоёлтой гэхгүй. Дээрээс нь хүмүүсийнхээ сонирхлыг дагаад хийж байгаа болохоор яг эхний ээлжинд бол дуулгардаг. Тэгэл явандаа асуудлууд нь шийдэгдэл явчихтий ер нь. Тийм. Одоо энэ цаасар үндэслэгээр бодлого нь яаж ямар хөө хүмүүс үндэсний үлдээ тэгээ бодож авч. Сайн хангалттай л яг одоо жишээ нь манай энэ дом бол энэ жил гарсан шинэ загварууд байгаа байхгүй юу. Цагаан сардаа зориулаад 5 шуу малын бэлэгдэлтэй 4 хүчтэйгээ гаргацсан. Манай дом болохоор үний хувьд боломжийн урдаа сойдгоос бол арай үнэтэй 100 мянгаар илүү үнэтэй болчих жоохоо. Тэгсэн хэрнээ бол энэ бол 2 литртэй 400 мянга, 1 литртэй 300 мянга гэх. Тэгээд доош бас нэг 280 380 бол өгж байгаа байхгүй. Дэлгүүр дээр бол 450 мянгаар зарагддаг гэсэн хямдарсан байгаа үнэ байхгүй. Тэгээ хужааг хүмүүс нөгөө урдаас ч угсарж байгааг хаажууд энийг хараад энэ нь бол дайчгүй юм үндэсний брэнд би чи 100 мянга зүгээр ээ гэдээ авчиж байгаа байхгүй. Угаасаа яг дундаж үнэтэй. Нөгөө доторгүй бас нэг байдаг байхгүй. Одоо энэ хийцэн биш үү те. Энэ бол арайч хөндөрдөд ах жишээ юм уу те. Яг л дундаж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ бол айгүй сайн дэмжиж байгаа. Ер нь бол тий.